Зэвсгэн хэрэгтүүлээ иргэн ирсэн хөлн сэргийн төлөвлөгөөг YouTube-ийн яндараагийн бартар уулзж байна. Бичлэг хэлгээс юм бол лайк болон subscribe дараад тэгээ болж өгвөл доор тансруу доношин хийснээр дараа дараагийн барт маань илүү хурдан орох юм шүү. Өөр нөхцөлийг хэлэхэд манга цэгийн зурагт номцыг, ком зурагт номцыг сайт гэсэн холбосуудаар ороод хүссэн зураг намаа өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Өөр нэг хилээд байх юм байхгүй болохоор шууд гол суур руу гарцгаая. Зөвхөн хөр дээр нэг хэсэг бүлэг хүмүүс манай тэ ингээд Пержим хаан тустай тайн зарлах гэж байгаагаа мэдгснээр дуснаа та. Тэндээсээ шууд л зурлал соригдох бөгөөд нөгөө Амилиа руу ч шилжнэ. Амилиа яг юу хийж байгааг вэ гэхээр манай хүнийг өөрийнх нь өгсөн 20,000 алтан зоосоор айхтар маананы чулууны ордыг олчихлоо. Тэгээд мөн новшиг би ууган Пержим ус руу ямар ч тусламж илгээхгүй тулд аавынхаа өмнө сүхрэн байж болиуллаа. Тэгсэн дээр удахгүй эдийн засгийн хямралаасаа гарах нь байна гэд бүр өөлчихсэн амтэн. Нэмэртэж өөр нэг зүйлийг мэдсэн байдаг нь манай хэдчин рүүнэ чулууга арай зараагүй байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр бол тэд нар 2 хоногийн өмнө рүүнэ чулууг болсон. Зарж түгээг харилцаа холбоотой болгоод тэтэрхий бага хугацаа тэдний энэ сул талыг давуу талаа болгож ашиглах болно. Хинд зархан тодорхой байна. Тэгэхээр тэдний чулуугаас зархаас өмнө хариу арга хэмжээ авах гэж байгаа юм уу? Ихтэй. Пержим хаан тулсчин өөрөө хойд зүгт байдаг. Тэгээ хойд зүг зарж болох ганцхан газар байгаа. 7 дугаар тойргийн их шидтэн ноёрхдог хамгийн шилдэг шидийн цамхаг болох улаан шидийн цамхаг. Эд шидийн судалгаанд дөрөвний чулуу заавал хэрэгтэй. Тийм болохоор шидийн цамхагууд үргэлж бараа нутсаа авдаг, зах зээлээ найдвартай хадгалахыг хичээдэг. Цамхаг руу хөөрөх гол замууд дээр зэрлэг морнуудыг байршуулж генет дайрах төлөвлөгөөг боловсруул. Тэн дахиад нөгөө зэрлэг морнуудыг байршуулнаа гэдэг. Гол байн гэсэр биш. Рүүний чулуу зөөж овж байгаа тээвэрлэгчд. Бид нэр дайраад зүхтах гэсэн төлөвлөгөө ашиглаж тээвэрлэлтийг сүйтгэн зөөх үйл явцыг зогсоох хэрэгтэй. Тэгэд рүүнээ чулууг өөрсдөө аваад зүхтана. Зэрэг ийм төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд үүнд нь гэхдээ одоо хойд хэсэгт Берманы газар нутагт бас галт шидийн замаг байдаг үсттэй. Бүх хүчээ улаан шидийн замагт байршуулах нь ухаалаг гэж бодож байна уу? Дээр нь бол энэ галт шидийн замаг гэдэг нь болохоор нэлийн гайгүй хүчтэй газар юм шиг байгаа. Гэхдээ мэдээлэл авснаас болохоор галт шидийн цамхаг тэргүүний байр суурийг алдснаас хойш уруудсан бөгөөд өнгөрсөн алдар нэрээрээ сохорсон хэвээр байгаа. Мөнгөн тэгж чиг шундаг хүний хувьд улаан шидийн цамхаг галт шидийн цамхагаас хамаагүй давгүй тохирлон төрөг болохоор гэсээр галт цамхагыг сонгохгүй. Энэ удаа би чамаас бүх зүйлийг чинь авна да. Гэсэр. Зөрөглөл манай хүнээр шилжнэ. Дөнгө ухаалтаа унсан учраас орон дээр хөвтөж байдаг бөгөөд зүүдлэхдээ нөгөө нэг мангастай тулдаж буугаар зүтлэн анчин ангийн олзоо идэхэд бэлдэж боловсруулж эхэлсэн. Хоолойнд олз хүрхээс өмнө олзоо дотроос нь хороор задлж боловсруулалтыг хэлбэр болгодог. Хөөчл бийт хүрэхэд 3 дугаар замын маана шатаж бийт нэвтрэхээс сэргэлсэн. Гэсэн хэдэ чиний хувцад үүссэн хор тутай амьсгалахад аюултай орчин бий болгодог. Буюу манай хүн саяны дулаанаас болоод хорчсон юм байна лээ. Олон олзын шатнаар нь ухаан алдаж эсвэл өгдөг. Би үүнийг тис хэрэгтэй. Үгүй бол бүх зүйл дууссан. Аян зам. Миний эрхэмлэн ханддаг бүх зүйл бүр ирээдүйн хүртэл хэрвээ хортхоос зайл хийж чадахгүй бол би өөрийнхөө нэг хэсэг болгочих юм л та. Над руу нэвчин өрш байгаа хорны туслыг би манангийнхан цөм рүү чиглүүлнэ. Цөм тодорхой манааны хүчтэй эргэлт нь хорт энергийг саарамжуулдаг. Энэ бол зөвхөн хүний дээд төвшөнд хүрсэн хүмүүсийн хийж чадах нарийн мэдрэмжийг шаардсан мана өвдөрлөг. Энэ нь мана дэлбэрэлтийг тэсвэрлэх чадвартай орлуулагч төлж болж үйлчлэнэ. Гисээр нойрноос хэрдэг. Хамаг биеийн ингээ хөнгөрчихсэн юм шиг мэдрэгддэг бөгөөд ялдчгүй амарстын нөлөөгөөс болсон юм байна лээ. Тэгээд хамгийн сүүлд аав намайг өрчөөсөн гэдгийг санаж өнөөг бодож байхад нь Илена гэсэн дүүн хажууд нь суусчихсан байдаг бөгөөд манай хүнийг шууд л тэрвэрлдэг. Та бүхэл бүтэн 2 хоног ухаангүй байлаа. Та явахдаа юу ч хэлээгүй мөртлөө эргэж ирээд шууд ухаанаа алдчихсан штеп. Сайн баха. Гээд хөөрхий дүүн санаа зовчихсан байдаг. Тэгээ ямар ч тач тэрвэрж байснаа ичсэн юм уу яасан юм. Бэлэн та агсарчлээ гээд явдаг бөгөөд манай хүн үлдсэн хойгоороо 2 өдөр гинэ. Аврах могооны бие рүү ороод гарсны дараа би маш бага хэмжээний анхны тусанд бэлэндээс аваад хийж байсан зүйлээ өргөжтүүлсэн. Рүүний чулууг зарах урдал тиснэ гэж бодож байсан ч миний залуу бие үүнийг тиснэ гэдэг боломжгүй бололтой. Гэхдээ би хитийг ачааллуулсан үедээ харьцуулахад миний бие хамаагүй давгүй шүү. Уул нь 2 хоногийн хугацаанд авсан гэмтэл бүрэн идэвхэх боломжгүй те. Хачин л юм. Миний бие нөхөн сэргэлт хамаагүй дээр болчихж буюу манай хүн ялдчгүй хүчтэй болсон гэдгийг мэдж авднаа. Миний манааны онцлог өөр болчихсон. Манааны цөмөр хороо саарамжуулах явцад цусд могооны энерги нь минийхтэй холилдсон гэсэн үг. Дөвнөх амьдралтай өрдөөс ерөөсөө энэ мэдрэмжийг мэдж байгаагүй бөгөөд зөөр шигэгүүч гэсэн амиа эрсдүүлэн байж олж авсан болохоор ер нь л
шууд утгаар хэлэхэд манай хүн өмнөхөөс арай илүү сайжирсан гэж ойлгочих болно. Одоогоор өөний чулууг борлуулах нь илүү чухал. Аль эзэн 2 өдөр өнгөрч өгч энэ тухай аль хэдийн өөр хүмүүс сонсон байгаа бах. Би ихлээр хөлсийн сэргүүдэд дуудах хэрэгтэй. Билинда гих үед нь гаднаас нь аав нь ороод ирдэг. Дээрэнгүүтээ Джейс ирчихжээ. Чамаг Состомогоны амраа өсөрч усны тараа хорцсон гэж Билиндагаас сонссон. Джейс өгөөрөө. Тийм ээ. Таны харж байгаачлаа. Сайн байна. Сэтгэл амарлаа. Тиймэрдээ Билинда үрдэл та бүр шууд л ухаалтаа унчихсан гэхдээ аав нь чам түр ярилцах боломж байвал хоёулаа түр ярилцаадах яа гэд манай хүнийг даавалж авахар болно. Дэсвэрдээ солигдоход аав нь түүнийг бэлтгэлийн өрөөрөө дагалаад түрээд ичсэн байдаг бөгөөд манай хүн анх удаа л ингэж аавтай харс толгоорын дайны талбар дээр биш ч гэсэн тулааны талбар дээр зогсож байна. Өмнө амьдралдаа манай хүн чинь байнга ааваас зүхтаадаг байсан маш таарна. Тэгээ аав нь болохоор чамайг дөнгөс ирсэн байгаад энэ хүртэл авчирсан доошлаарай. Зөвхөрөө 2 хоног амарсны ачаар миний бие их сайн байгаа. Тэгээд таны надаас асуумаар байгаа хүсэл чинь яг юу юм? Намайг жоохон байхад ээжийн надад хэлж байсан зүйлийг санчлаа. Ээжийн хэлээд байсан зүйл лөө. Аав чинь бусдад өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулж чаддаг. Тэр өөрийгөө энэ газар нутгийн хөдлөшгүй байгаа нь байх ёстой гэж хэлдэг. Өргөлж өөрөөсөө илүү бусдыг тэргүүн тавьж бас өмнө нь хизээж өөрийнхөө үнэ сэтгэлийг харуулж байгаагүй. Мэдээж надад хайраа хэлж байсныг асаад шүү дээ. Тийм болохоор чи аавынхаа тэр талыг ойлгох хэрэгтэй шүү. Аав чинь зүгээр л өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ жаахан мó. Эргээ зурглалмаас солилцоход аав нь түүнийг илдээ өргөхөө гэд энэ хоёр хоорондоо бэлтгэл тулаан хийхээр болж байгаа юм. Аав нь шууд манай хүн рүү дайрдаг бөгөөд энэ хоёр хэсэг хоорондоо сэлэм нэгэндээ савлсны эцэст манай хүн өнд байна. Тэгкэрийн аавын сэлэм байх нэ. Түүний цохилт бүрэн нутгийн зэрлэг бар бэнчүүдийг дарж чадах хүчээр бэлгсэн. Бүхнийг хамгаалах инэрэнгүй чадвар дэнцвэртэй. Энэ хоёр хоорондоо өргөдүүлэн тулалдаг бөгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд аав нь түүнийг чи зөндөө сайжирчээ гэж хэлнэ. Баярлалаа. Гэсэн чи сэлмээ зарим үед баг царайг суллаад үзгөө. Чамд ой модны авраг мангасуудыг дарах хүч хурд байгаа нь мэдрэгдэж байна. Ихтэй чи дахиад жоохон болгоомжтой байхгүй л болоо. Чиний хөдөлгөөнийг өрсөлдөгчийн хэлбэрхэн унших магадaltaй. Тийм үү. Их хвшлэн тулааны явсад өрсөлдөгчийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Ингээд бодоод байсан чинь надад анх удаа хүн заавар зөвлөгөө өгч байгаа юм байна. За манай хүн болохоор өмнө ерөөсөө заавар зөвлөгөө авч байгаагүй өөрөө л хүн амттай тулдаж өөрийгөө л хурцлж ирсэн болж таарна. Тэгээ үүндээ болохоор надад зааж өгсөн баярлаа. Үнэн дээр би өнөөдөр чамайг зааних гэж хүссэн юм. Өршөөгөр. Чиний сүүлийн үед хийсэн зүйл чинь гайхалтай байсан ч гэсэн чи дүрм зурсан нь үнэн. Хэрвээ бүх хүмүүс гарах үр дагаврынхын төлөө хууль дүрмээ зөрчөөд байна бол энэ бүхэн зөвхөн сүрэлэл болно. Гэхдээ чи өөрчлөгчээ. Өмнө нэр хүндийн төлөө булчимгүй үйлдэл хийдэг байсан ч энэ удаа чи түүнээс цааш илүү агуу зүйлийн төлөө явж байгааг чинь харж байна. Одоо хийж байгаа зүйлийг өргөжтүүл. Бэр дүмэн бас ойр тойрныхон хүмүүсийн төлөө угсаа заламжлагчийн хариуцлагыг биелүүл. Хариуцлага гэнэ. Тийм шүү дээ. Ингээд танд хэлмээр байгаа хүсэл байгаа гээгүү лөө. Та надад юу гэдгийг хэлээг байх штэ. Тэгтэн аав нь хөөрхий амтан манай хүнээс санхүүжилт хүсэж байдаг. Тэгээд яалтчгүй мөнгөтэй болчихсон юм да тийм ээ. Зөргөлөө солигдоход манай хүн нөгөө хідэн цэргүүдээр очдог бөгөөд сайн сууж гооч байна уу гэсэн нөгөөдөл нь яалтчгүй манай хүнийг харсантай жаахан баярлж байгаа харагданаа. Хөөе та бүр өмнөхөөс ирүүл хариулаад ах чинь. Тэний би зүгээр болсон уу залуу үзэнтэй. Та нарыг удаа үлээд гэсэн туушлаараа. Гээл өнгөрөө ичил. Яаж байна та? Би хизээш түүнийг ахин алах нь гэж бодоогүй. Бүгд л таны ачаар шүү дээ. Ингээд охиныхын талаар асуухад охин нь яалтчгүй сайн байгаа гэдэг хэлдэг. Билинда гээл бас кавер. Надад та нарт хэлэх ёстой зүйл байна. Одоо манай газар нутаг жоохон аюултай байдалд байгаа. Тэгээ манай хүн болохоор нөгөө гурвагч нь цуглуулад өөрийнхөө Еленаг алж эхлүүлэх гэж байсан дайн. Яаж дэгээр залуу эзнийг цогцны олсныг бас пержумыг эзлэхээр шунаж буй хүмүүсийг ч гэсэн бүгдийг нь хэлсэн болж таарна. Бидний одоо ажиглаж байгаа хүмүүс бай. Бас тэд нар их удаан хугацаанд идэвхтэй байсан. Бидэнд дайралтанд бэлтгэх цагч тэр нөөцж байхгүй. Надад өөргөө манай хүн яг яагаад байсаг нь Билинда ойлгодог. Өргөдүүлэн гэлээ. Хэрвээ таны хэлсэн зүйл үнэн бол одоо пержумыг онлоход төгс цаг. Маш сул зэргийн хүчин болон ядуурлаараа алдартай газар нутаг. Маш ховор үн цэнтэй гэгдэг өрөөний чулууны урдаг болсон. Энэ бүх зүйлийг өөрчлөх болно. Ялтчгүй энэ цаг хугацаа бол манай хэдийн хамгийн эмзэг байгаа үе байхгүй юу? Тэ? Яг зөв. Тэгээд биднийг зүгээр орхихгүй. Тэгээ мэдээж дайнд бэлгийн тулд аавдаа хэлээд шадар зэргүүдийг ингээд дайчил яа гэсэн нөгөө Филипп Жамел хоёр хэдээсэн урагштай адилхан шадар зэргүүдийн дунд ч гэсэн урагш байх магадaltaй учраас тэднийг юусоо энэ дайнд оролцуулж болохгүй гэдэг талаар нь хэлнэ.
илүү аймад гарснаар цаг хожиж чадсан. Гэхдээ одоо бид нар уурхайг олчихлоо. Тэгэхээр дайснуудууд маань зүгээр сууж байх шалтгаан байхгүй. Энэ ч хэцүү хүнлэн болох юм дээ. За тэгэхээр шууд утгаараа ер нь бол манай хэд ерөөсөө өөрсдийнхөө улс буюу аавынхаа доор байгаа айрамаас тусламж авахгүйгээр одоо энэ Гелион, Каво, Белинда гэсэн энэ гурав дээр суйрлаж айрам босгон тэдний өдөөс сөрөх юм байгаа. Бержумын хамгийн том дайсан бол Дэлбийн гүнгийн гэр бүл. Бас мэдээж тентнээс дуушаал авч байгаа Каунт Десмонд болон Амелия. Бүх зүйлийг чиний хүснээр байхгүй дээ. Бид нэр одоо галт шидийн цамх руу хөдлөнө. За нөгөө нэг яг энэний өмнө ярьж байсанчлан галт шидийн цамхаг руу манай хэд хөдлөхөр болж байгаа юм. Гэхдээ Амелиягийн эсрэгээр. Энэ Амелия, Каунт Десмонд гэдэг хүмүүс нь бүгдөө тэр Дэлбийн хаан тулсын тэр хүнээс нь тушаал авч тэдний гар хөл болсон байхгүй юу. Тэгээ хамгийн гол зорилго нь одоо энэ Пержумыг цааш нь харуулах шүү дээ. Эцэс нэг юм тэр газар чулуунуудыг харахын дээ. Бид баяж гана. Надад ямар ч манай хэд одоо шуудаад энэ гал цамх руу хөдлөнө. Тэгээ мэдээж энэ хэд маань ойлгодог. Замдаа явж явахт нь орлог гоц очоод гарч ирэх нь бараг баараагүй. Гэхдээ энэ гал цамхаг гэдэг нь болохоор хөөрхий нэр хүндээ маш их алдчихсан. Тэгээд нэр хүндээ сэргээхийг орлож байгаа нэг тийм тусгаар тогтносон улс гэж хэлж болно. Тэгээд яг яагаад бүлийн галт цамхаг руу явах гээд байгаа вэ гэхлээр нэг шалтгаан байгаа. За тэр шалтгааны нэг хэвлээ дараа мэднэ. За юу. Зөрөгдөл галт цамхаг руу шилж нэ. Тэнцэн нэгэн бүсгүй байдаг. Тэгээд үеийн зэрэгцээд манай хэд хүртэл галт цамхаг руу хурж ирж байж таадаг бөгөөд энэ чинь нь ер нь төрөл төрлийн шидийн бичмэл бас зүйлийг үйлдвэрлэдэг гэдгийг нь мэдж авдаг. Замд явж явах нүртэл насар олон шиддэнгүүд харагдан мөн олон шидийн бичмэл харагдана. Энэ бүдэн дээр нь хөрсөл нөгөө шиддэнгүүд нь алга болж молоод манай хэдийг нэлээд гайхшруулаад амжина. Энэ бол өөрсдөө үл үздэг болгох шившлэг. Тэд нэр бидний зуршлалтанд дуртай биш бололтой. Дэнэгүүд. Энд битгий тэнэг хүн шиг ажиллаад байна. Нямартаж манай хэд маань битүү өрөөндөө жолоог очисаар ирчихлээ. Ийм өрхөн гэрчгээд би бүр цамхгийн оройгч орж чадахгүй байна. Гэт яг цамхгийн өмнө ирсэн байдаг ба хаалгачт нь хаана байгаа хэсэгт нэлээ эргэлздэг. Тэгсэн очоод зархнуудэ гэсэн ухарцгаа гэсэн хоолоо гарахад өнөөг хамгаалагчдыг нь хоёр шидтэн хөдөлгөж байдаг. Өөрснийхөө үнэн төрөх болон яах гэж ирснээ хэлцгээе. Тэгэхээр хуйгийг нь яг л хүүхэлтэй шиг өдөрдөг байх нэ. Бүр доошо бууж ирж бидэнтэй минэлсэнгүй шүү. Шидийн цамхгийн хамгаалагч ядч мөн дөө. Энд байгаа хүн бол Бержум залуу эзэн болох гэсээр худалдааны ажиллаар явна. Бидэнд сайн бараа байгаа. Бид нар худалдаж явахгүй. Хөөе, та нар хараачгүй байгаа үсттэй. Бержум эн чинь нөгөө нутгийн гуйлагчин газар биш шүү. Тэднээс ирж байгаа юм чинь доод зэрэглэлийн мангасан материал эсвэл хинт чирэггүй болсноо л байгаа үст. Та нар хүмүүстэй тохиролцсон гэдгийг цагийн гарц. Гэхдээ манай хэдийг зайл гэдэг. Хөөе, чи хэнийг гуйлагч гэдэг байгаа юм? Яг одоо буугаад ирцгээе. Одоо яах вэ залуу эзэнтэй? Чи үүндээ ихтэлтэй байна уу? Хэрвээ чи өөрийгөө шидтэн гэж дуудаж байгаа бол үүнийг мэтгэл учиртай та. Ингээд өнөөх рүүний чулууг харуулхад нь үлээгэр. Тэгвэл тэр цаадах хүртэл одоо ч худалдаж авахгүй юу? Хүндтэй зочноо таныг хүн бидний буруу. Гэсээр нөгөөдөл чинь манай хүнийг өөрсдийнхөө саяны цамхагтаа оруулчихсан байдаг. Намайг Силван гэдэг нэг тийм дойжоог нөгөөр байдаг бөгөөд шидийн худалдаачны ажилтан. Хэрвээ танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол надад хэлнэ өө. Чиний сая харснаачлан бид нар нэлээ ихийг авчирсан. Надад энэ тохиролцоог дуусгах хүртэл маань хариуцаж авах хүн хэрэгтэй. Тэгэж байж би энэ цамхгийн мастертай өөрийн биеэр уулзсан. Цамхгийн мастер гинэ. Мэдлээ. Дүн одоохон мэдэгтэй. Бидэнд жоохон хугацаа өгөөч. Тэднийг хүлээлхэн өрөөрөө замчил. Бидний дөрмжлөхөөс өмнө аятайхан аш гарах хэрэгтэй байсан юм даа. Ингээ яалтчгүй манай хэдэ авчирсан бараан шиднүүдийн хувьд бүр ямар чухал болох нь бүр саяны реакшнгаас нь мэдэгдэж байгаа үз. Даманахуу дөрвөлдүүлээ цаашаа явж байсан чинь нэг хүнийг гинтэл загнаж эхэлдэг бөгөөд одоо зурвал дээр харагдаж байгаа нэг хүн нь болохоор шидийн цамхгийн дараагийн заламжлагч юм байх уу. Тэгээд дурдаа байгаа охтыг чи шид ашиглаж чадахгүй мөртлөө яагаад лабораторийг ашиглаад байгаа юм бэ гэдэг утгаар нь загнадаг бөгөөд нөөдөр хэлэхдээ гэхдээ би чинь шидтэн шүү дээ. Тиймээс ашиглах хэрэгтэй үстэй. Чи энгийн дайралтын шидийг хамгаалах чадвартай байлгүй дээ те. Гэснээ нөгөөд рүү чинь энгийн л нэг дайралтын шидийг ашигладаг бөгөөд нэгдүгээр тойрын шид галт цохилт. Тэгээ нөгөөдг нь хамгаалалт гээд яалтчгүй энэ бүсгүй нь шид ашиглаж чадахгүй гэдгийг мэддэг. Манай хүн урдуур нь орж хамгаалдаг бөгөөд шидийн судалгаа гэлөө.
Иймэрхүү хандлагыг галт шидийн цамхагт ингэж нэрлэдэг хэрэггүй. Цамхгийн мастрын уулзалтын ороо. Дэндэн өрөөний чулууны дутагдлалд орсон. Гисээр энтхийн зөвлөхүүд нь хоорондоо ярилцчихдаг бөгөөд яалтчгүй рүүний чулуугаас болоод улаан цамхаг гэдэг нь биднээс хамаагүй илүү уучлаа рүүний чулуу хэрэгтэй гэж байгаа юм чиг одоо чөдөөрийг дурсахаар гихчээр гаднаас нь нэг залуу орж ирсэн ээ. Мастра та ийшээ ирэх хэрэгтэй байна. Ямар бүдүүлэг чи бидний хурал хийж байгааг харахгүй байна уу? Тогшигчгүйгээр яаж орж ирэх үлдэг байна? Өршөөгөр гэртээ та тэнд хурдах шиг орчих хэрэгтэй байна. Хин нэг маш их хэмжээний рүүний чулуу аваад ирсэн. Ингээд манай хүний хилдэг бөгөөд энэ хэднийх нь царай нь хувьсгээ явчихж байгаа байхгүй юу? Зөрөглөл хэрэгэд манай хүн рүү шилжих бөгөөд нөгөө төвтэй чинь хоорондоо тулаа хөрнөлөө гэж идэг. Тэгээ нөгөө нэг бардам эготой залуучин болохоор чи урдуур яаж зөргөлж яана инээ тэргээд манай хүн рүү шид явуулгаад нөгөө шидэг нь голоор нь ховход дүүн тэр нэлен гайхнаа. Тэгээд яг олон юм ярьж байхад нь манай бэлэнда ардаас нь баглаа шаянгуудаа чи манай залуу эзэн дөрөө яаж дайр зөргөлж байна? Та нар хин гэж нэ? Гэж байхдаа зэрэгцээд бүгдээр болцгоо. Энд яг ямар новшин болоод байна гэд нөгөө цамхгийн тэргүүн гараад ирдэг. За энэ хүрээд өнөөдрийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх үсэх юм бол лайк болон subscribe байж тархаа битгий мартаараа өөр нэг зүйлийг хийхэд манга цэгийн зураг номцгcom зураг номцыг сайт гэсэн холбоо судраа ороод хүссэн зураг номоо өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Тэгээд энэ гурван холбоосын алингаар нь жорсон болно. Окей. За тэгээд энэ хүртэл үзсэн тэр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.